Эрдэнэт сүргийн эзэд болсон мянган малчид хонгор нутагтаан чуулгах гэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн, Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлого, хот өдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүрээ-Марал сумын харьяат, Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Батсуурийн даваа далайгийн санаачлаг дэмжлэгтэйгээр Эрдэнэт сүргийн эзэд мянга урайтай мянган малчны зөвлөгөөн Баянхонгор аймагт 2023 оны 9-р сарын 22-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. За, миний үе Батсуурийн даваа далай Баянхонгор аймгийн Хүрээ-Марал сумын харьяат Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажилладаг. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал болон засгийн газрын шин сэргэлтийн бодлого тэл дундаа хот өдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Баянхонгор аймагта энэ Эрдэнэт сүргийн эзэд нэртэй мянган малчны чуулга хилцүүлгийг би санаачилж дэмжиж аймаг орон нутгатайгаа ингэж зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнт сайхан байгальтай 3 бүсийн нутаг хонгор нутгийн нүүдэлчин өв соёлыг тээж ирсэн, өв уламжил, ёс заншлаа үе дамжин хадгалж ирсэн буянт мал сүргээ өсгөн үржүүлж буй нийт малчин түмэн таа бүхнийг Эрдэнэт сүргийн эзэд мянган малчны цуулган гуулалтанд 9 сарын 22-наас 24-ний өдрүүдэд хүрэлцэн ирж өргөнөөр олцохыг уриалж байна. Нүүдэлчин монголчууд бидний олон мянган жилийн аж амьдрал, өв соёлын үндэс, их ундраг болсон байгаль эхийн буян хишиг, хүмүүн бидний хөдөлмөрөөр бүтдэг, өсөн үржиж, урган түлждэг манай ард түмний үндэсний баялаг бол буянт мал сүрэг газар тариалан билээ. Тиймээс 70 сая гаруй малынхаа ашиг шимийг бүрэн гүйцэд авч хүн ардынхаа хоол хүнс, аж амьдрал, улс орныхон хөгжил дэвшлиг дэтгэхэд бэлчээрийн болон эрчимчсэн мал аж ахуйг зөв зүйтэй хослуулан мал аж ахуйн салбар, малчдынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, арга ухааныг сайжруулах, мал аж ахуйн салбарт улс, аймаг орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд малчдын дуу хоолой хүрэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршино. Эрдэнэт сүргийн эзэд маань уг зөвлөгөөний үеэр малчдынхаа залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарт хоршин ажиллах, малыг шилж сонгож үржүүлэх, малын тэжээл үйлдвэрлэх, мал маллагааны арга технологи, бэлчээрийн менежмент зэрэг олон тулгымдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, өөр хоорондоо танилцаж, арга туршлагын солилцохын зэрэгцээ, урлаг спортын наадамд 14 төрлөөр өрсөлдөн авьяас чадвараа сорих болно. Энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүдийн холбоо, өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдэн малчдыг сайн дурын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, үзлэгт хамрагдсан малчдыг витаминжуулах болно. Үзэсгэлэнт байгальтай 3 бүсийн хонгор сайхан нутагтан нүүдэлчин соёлын өвийг тээж, өв уламжлал, ёс заншлаан эрхэмлэн дээдэлж ирсэн Эрдэнэт сүргийн эзэн малчин та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Эрдэнэт сүргийн эзэд болсон мянган малчдын чуулга уулзалт.